5 дугаар анги Yang Chen-Yu. И юуны жижигхэн туранхай бүр Жан Сяругаас ч намхан харагдаж байв. Гэвч Жан Сярогийн хувьд И юун бол гэрийн эзэн, ирээдүйд энэ гэрийг нуруунда үүрч авч явах эр хүн байлаа. Жан Сярогийн гарыг атгсан И юун түүний сэтгэл хөдлөл ямар хүчтэй байгааг мэдэрч байв. Учир нь алга нь хөдөрсөн, хуруунууд нь үд мэдэг салганж байлаа. Өлсөж өөхөх ирээдүй болон овгийн шудраг бус явдагтай нүүр тулсан энэ үед Жан Сяров хэн нэгэн өөрийнх нь өмнөөс гарч ирнэ гэж найдах боломжгүй. Тэр өөрөө л зогсох ёстой. 14-15-тай нэг охин, бүлэг бүлчинлэг том ирчүүдийн эсрэг. Төр зур талбай нам гүн болов. Бүх хүний харц И юун Жан Сяров хоёр дээр туслаа. Олон хүн хэсэг алмаарв. Дуугүй байдад үргэлжилж байтал үр тариа тарааж байсан хідэн том биетэй ир гинт инээлдэв. Тэр чин танаа гэрийн эр хүн үү? Жаахан охин минь, чи эр хүн үзээгүй юм уу? Хүсвэл би чамд эр хүн гэж юу байдгийг үзүүлээд өгье гэж нэг эр садар өнгөөр хэлв. Цавны үсэн ч ургаагүй жаахан хүү. Дээр нь турхан сармагчин шиг. Хөөе жаала. Чи живхээ тайснаас хойш хэд хоног доо гэж нөгөө хэдэн даапалав. Хэдэн эрчүүд бөөнөрөө инээлдэв. Жан Сярогийн нүүр удааж жижиг нударга чангатвлаа. Харин түүний ард талд үр тариа авахар зогссон хүмүүсээс хинч түүнийг өмгөөлөн гарч ирсэнгүй. Овгийн эрх мэдэлтнүүд дотор бүх хүчтэй дайжид төгдөрсөн тул тэдний хүч нэнэх. Түүнээс гадна өөрсдөө ч өлсөж байхад хэн нь бусдын хэрэгт оролцох вүлээ. Өө, саналаа. Энэ жаар чинь хэд хоногийн өмнө өгчихсөн биш үү гэж нэг нь хэлв. Жижиг овогт хүн өгөх нь сонин зүйл биш. Тэгээд ч И юун онцгой байр суургүй тул үхсэн эсхэд нь санаа тавих хүн цөө. Тийм шүү, би мэднэ. Өвчнөд нэрвэгдсэн, биеийн дэндүү сул. Салхи хүлээхэд л унчдаг гэж өөр нэг нь нэмэв. Миний дүүг үгсэн гэж хэн хэлсэн юм? Жан Сяро бяцхан эмэгчин эрүүс шиг ярьж буй эрийг ширтэв. Биеийн харьцаа нь огт таарахгүй. Нэг жижиг шувуу, нас бие гүйцсэн тас шувуутай тулсан мэт. Гэвч Жан Сяро шүдээ зун, огт ухарсангүй. Түүний нүдэнд зэрлэг араатны харц шиг бүдэгхэн алга санаач байв. Ийм сул дорой бяцхан охин ийм харцтай байж чадна гэж төсөөлөхөд бэрх юм. Жан Сяро баруун гараа ардаа чангатгажээ. Түүний хогцсны дотор нуусан өөрийн хийсэн нэг сум байв. Тэр өөрийгөө хамгаалах гэж нэг сумыг нууцаар үлдээсэн байлаа. Жан Сярогийн харцыг хараад том биетэй эр хөмсөг зангидэв. Их дуурн хүрчээ. Тэр бол овгийн эрх мэдэлтний нэг, дайчдын бэлтгэл ангийн хүн, байр суурь өндөр. Энэ мэдрэмж нь яг л нэг бар муурын зулзганд самардуулсан мэт. Чи бяцхан огш минь, юунда над руу ширтээд байгаа юм бэ? Дахиад гөлрүүл нүдийг ч нухаж авна гэж тэр ууртай хэлв. Гэвч Жан Сяро шүдээ 100 түүний өмнө зогсов. Тэр ухарч чадсангүй. Учир нь хэрв тэд өнөөдөр хоол хүнс авахгүй бол амьд үлдэх аргагүй болно. Тэр гартаа барьсан сумаа бүрч чанга атгаж бараг л гаргаад ирэхдөхв. Энэ жаахан охин сонирхолтой юм. Яг энэ үед цэвэрхэн уужим өрөөнд мөнгөн зөөлөн хоёг өмссөн нэгэн залуу сандал дээр сууж цонхоор харан инээмсэглэж байлаа. Тэр Жан Сяро болон том эрийн маргааныг ажиглаж байв. Мөнгөн хоёгтай залуу царайлаг, ёр бусын төрхтэй. Тод хувцастайгаа хосолсноор тэр гаднах завж шангаж буй ядуу хүмүүсээс тис өөр тэнгэр газар шиг ялгаатай байлаа. Тэр биедээ нэг сум нуугаад явж байна. Сум хийх материал тараахта бүгдийг тоолж өгдөг. Хийсэн сум нь голордол байсан ч заавал тушаана. Энэ охин яаж нэг сум нууж үлдээснийг мэдэхгүй юм. Харин байдлыг нь харвал үнэхээр сумыг гаргаад амьдралаа дэнчин тавин үзэлцэх зоригтой бололтой. Мөнгөн хоёх залуугийн хажууд бичээч маягийн нэгэн хөгшин догсож байсан бөгөөд тэр хүндэтгэлтэйгээр хэрвээ тэр тэмцвэд үр дүн нь муу болсноо гэж хэлв. Тийм, гэхдээ тэмцэхгүй бол өлсөж өөхөх магадлал бүр ч их гэж мөнгөн хоёхт залуу хэлээд надад тэр охины тухай ярих гэв. Бичээч маягийн хөгшин ясална. Эрхэм ноён дайлдахыг түүнийг Жан Сяро гэдэг. Манай Лян овгийн доод зэндааны эмэгтэй гишүүн. Тэр болон түүний дүү анханасаа Лян овгийн хүн байгаагүй. Гаднаас ирсэн. Зовлод унсан дөрвөсөд бөгөөд санамсаргүйгээр Лян овогт ирж сууршсан. Хэдэн жилийн өмнө түүний дүү И юуны их өвчнөөр өөд болж тэд үнчирсэн. Угтаа бол ээжгүй болсон хүүхдүүд амьд үлдэх боломжгүй. Гэвч энэ Жан Сяро санаанд оромгүй тэсэж гарсан. Нас багж өөрөө бүхнийг өөрч, энэ үүмэн самуунд өөрийгөөч дүүгэж тижээж хэдэн жилийг яаж игээд даваад ирсэн юм. Хөгшний дуу хоолой туйлын хүндэтгэлтэй байв. Тэр Лян овгийн дээд доод 1000 гаруй хүний байдлыг гарын 5 хуруу шиг мэддэг нэг нажээ. Ер нь том овгууд дөрв өксдийг хүжэн авдаггүй. Зөвхөн жижиг овгууд л авна.
Үнэн хэрэгтээ энэ нь жижиг овгуудын хүн амын гол их үүсвэр болдогч. Дөрв үхсдийн байр суурь овгийн уугуул олшин суугчдаас хавьгүй доогуур байдаг. Тэр гаднаас ирсэн эмэгтэй юм. Залуу өөртөө бовтнож, уруулынх нь болон үл ялэг мөрөв. Өмнөх байдлыг ажиглахад Жан Сярогийн биед юр бусын уур амьсгал байгааг тэр анзаарсан. Яг юу гэдгийг нь хэлэхэд бэрхч ядуу айлын хүүхдэд байх зүйл биш мэт. Түүнчлэн Жан Сярогийн төрх цэвэр цэмцгэр ялдам. Зовлон бэрхшээл тунд амьдардаг ийм жижиг овогт тийм төрхтэй эмэгтэйтэй тааралдна гэдэг амар биш. Үзэгсгэлэнтэй, дөлгөөн төрхтөөч зөрүүд, шийдэмгий зүрх сэтгэлтэй түүний гарал үүсэл нь Лян Чэньюгийн сонирхлыг таджээ. Залуу эзэн минь, чи энэ эмэгтэйг сонирхоогүй үсттэй. Хөгшин эр хэсэг эргэлдэж асуухаас өөр аргагүй болов. Энэ залуу эзэн Лян Чэньюй ав дотор асар их нэр хүндтэй хүм. Ян авогт дайчид цөөнгүй боловч жинхэм утраараа чадвартайд тооцогдох хүн ердөө 3 хүн. Нэг нь овгийн ахлагч, өөрөөр хэлбэл тэр шар дээлт хөгшин. Нөгөө нь дайчдын бэлтгэл ангийн ерөнхий дасгалжуулагч Я Юань. Харин 3 дахь нь Ян Чэньюй өөрөө бөгөөд тэрээр ахлагчийн ачим. Ахлагч арь хэдийн 60 гарсан бол Ян Чэньюй дөнгөж 17 настай. Түүний ирээдүй хязгааргүй гэж хэлж болно. Ян Чэньюй дараагийн ахлагч болно гэдэгт эргэл зэгцүүлгүй. Түүнчлэн нийл ягаан цуст дайчин болох хамгийн их боломжтой хүнч мөн байлаа. Ийм байр суурьтай хүн гаднаас ирсэн эмэгтэйг эхнэрээ болгох боломжгүй юм. Учир нь гадны эмэгтэйчүүдийн зэрэг зэнда хит доогуур. Хэрв сэтгэл татагдсан бол яах вэ? Би ирээдүйд энэ жижигхэн Ян авогт баригдахгүй. Гадагш гарч энэ зэрлэг их газарт өөрийн замаа нээн. Чи энэ асуултаараа авгийн дүрмээр намайг хүлэх гээд байна уу? Ян Чэньюийн үг тайван боловч дотор нь агуулгадах хүүтэн өнгө хөгшнийг дагжин чичрэхэд хүргэв. Залуу эзэн шоолж байна. Би зүгээр хайнга асуусан. Миний болгоомжгүй байдлыг уучлаарай. Химэн хөгшин яран хэлээд өөрийгөө алгадахаар зардав. Ян авог жижиг боловч дүрм журм нь маш чанга. Зэрлэг ертөнцид сул дорой нь хүчтэд дарлагддаг. Эндхийн олон газар цэргийн дэглэмтэй. Овгууд нь дайчдын удирдлагад байдаг тул хууль, овгийн дүрм хатуу. Хүчтэй нь эрх мэдэгтэй. Ян Чэньюй овг доторх хүчрхэг хүмүүсийн нэг тул бусдын амьдралыг шийдэх эрх түүнд бий. Түүнчлэн Ян Чэньюй огт зөөлөн сэтгэлтэй хүн биш. Багаасаа ам сүрсэн сорил туулж овгийн ширүүн өрсөлдөөнд өссөн нэгэн. Хөгшин өөрийгөө алгадахаар завдахыг хараад Ян Чэньюй намуухан хэлв. Болно, жүжиг хэрэггүй. Энэ охин одоохондоо балчир. Түүнийг авна гэвэл зүгээр л зарц. Эсвэл баг хатан болгож явна. Чи санаа зовх хэрэггүй. Энэ нь овгийн дүрмийг зөрчихгүй. Тийм ээ, ноёнтон минь, ойлгосонд баярлалаа гэж хөгшин яарн толгойд охив. Энэ Жан Сяро яагаад дүүтэйгээ өөр овгтой юм бэ? Лян Чэньюй нүдэ онийлган талбай дээр болж буй үйл явдлыг ширтэв. Тэр Жан Сяро дүүгээ туйлын их хамгаалж байгааг, харин дүү нь сул дорой өвчтэй байхад ч түүгээрээ бахархаж байгаа мэт харагдсныг анзаарчээ. Энэ тухайд Жан Сярод хэцүү үед И Юуны ээж түүнийг өргөж авсан гэдэг. Тиймээс ч тэр И Юуны ээжэд ихэд талархдаг. И Юунд ч маш их анхаардаг гэж хөгшин тайлбарлав. Лян Чэньюй хөмсгөө үл ялэг зангидан босов. Хурдам халдаж үз. Жан Сяро огт хөдлөөгүйг хараад том биетэй бүрм уурлав. Тэр хоёр 3 алхмаар ойртон ирээд Жан Сярог алгадахаар гараа өргөлөө. Жан Сяро бол сул дорой эмэгтэй. Энэ алгадалт бовол Жан Сярог хол шидэх нь гарцаагүй. Жан Сяро бараг сумаа гаргах гэж байтал яг тэр мөчөд түүний гарыг дарж И Юун чихэнд нь яаран шивнэ. Битгий яар. Уг дуустал И Юун нэг алхам урагшилж Жан Сярогийн өмнө зогсоод "Түр азнаарай" гэж гараа өргөн хэлв. Чи өөрийгөө хэн гэж удав? Том бүрч уурлав. И Юун дотроо энэ нэрийг өшөглөөд авахыг хүссэн ч ашиггүй зөрчил үүсгэх нь буруу гэдгийг сайн ойлгож байлаа. Өмнө нь өөр амьдрал туулсан хүний хувьд тэр илүү тайван байж, ийм нөхцөлд энэ догшин бухтай мөргөлдүүл төгсгөл нь аимшигтайг мэдэж байв. Эр хүн эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Тэр тусмаа тань шиг ийм чадалтай хүн жижиг охинд гар хүрвэл овгийнхэн шоолохгүй гэж И Юун хурдан бөгөөд тод хэлв. Адрадхаас болгоомжтой нь И Юун ярихдаа маш хурдан чанга дуугаргасан тул талбай дээр хүмүүс бүгд сонсов. Том эр балмагдан хэсэг зогсон. Өмнөө байгаа залуу руу түгшүүртэй харцаар харав. 11, 12 дахь хүүхэд бол ихэвчлэн уурлан дайрч, тэнэгээр эгчийгээ өмөрж алгадуулах ёстой биш гэж юу? Харин энэ жаал тайван хэрнээ маш оногчтой өдөн хотголгаар түүний гарыг агаарт гацуулв.
Буулгахч боломжгүй, буулгахгүй ч эвгүй. Тэр дайчдын бэлтгэл ангийн хүн. Хүмүүсийн нүдэн дээр 2 хүүхдэд гар хүрэх нь нэр хүндэд нь муу. Түүнчлэн бэлтгэл анги, жирийн иргэдийн хооронд ашиг сонирхлын зөрчил байгаа тул аль хэдийн цуурхал тарахад амархан байлаа. Тэр бүдүүлэгч гэлээ араар нь муулахыг хүсэхгүй. Чи юу сайн болохыг мэдэх ухаантай юм аа гэж тэр гараа буулгаад эгч дүү хоёрлоо жигшин харав. Өнөөдөр би сайхан ааштай байна. Та хоёртой зууралд хас залах уу? Хурдан зайл. Юниер. Жан Сяро юуны гарыг түгшин татав. Тэр энэ нэртэй зөрчилдүүл ашиггүйг мэдэж байсан ч ингэж явбал тэд өлсөж өхнө. Шаро эгч тайвшир. Юн Жан Сярогийн гарыг атав. Аха, би одоо явна. Гэхдээ явхаас өмнө чамаас нэг зүйл асуумаар байна.